За та бүхэн сайн байцгаана уу? Бөрлүүл өвсөн багшийн нууцын урангуйн дандар гэгэрэл төрөх газрын зураг хичээлээ цааш үргэлжлүүлье. За өнөөдөр бид сэтгэлийн агилгын талаар ярилцсан. За ингээд дахин сануулхад биеийн агилгын дадлагаар бид бүх хий энерги нууц эрдний хүрдэнд уусгадаг гэдгийг санах хэрэгтэй. Ингэх нь бидний бусад хүрдийг мөн онгойлгоход тустай. За үүний тулд биений агилгын дадлагаар бидний хий гол судланд тэгтээ нууц эрдний хүрдэнд гол судланд цуглараад тэгээ бидний баруун зүүн хамар тэнцвэрчээд амьсгал зогсох үед энерги бүрэн ууссан байна гэж бид үзнэ. За ингээд энерги бүрэн уусах үед бид нөгөө уусалтын 8 шинжийг үзэх ёстой. За энэ 8 сайн тэмдэг яагаад үзэгдэж байна гэхээр л шороо махбодын энерги усан махбодод уусна, усан махбодын энерги гал махбодод уусна, гал махбодын энерги хий махбодод уусна, хий махбодын энерги огторгуй махбодод уусна. За ингээд цагаан гэрэл, улаан гэрэл, хар гэрэл, гэгэн гэрлийн огторгуй гэсэн ийм 8 шинжийг бид үздэг. Магадгүй тийм их айхтар хүчтэй, тийм их айхтар тодоор мэдрэхгүй ч байж болно. Тэгтээ ямар ч гэсэн эдгээрийг та мэдэрнэ. За дараа нь бид хэлний агилгын дадлагаар тарны шим, гэрлийн шим, дуслын шим гэсэн дадлагуудаар хийнүүдээ гол судланд тэгтээ зүрхэн хүртэндээ уусгаж ингээд нөгөө 8 шинжийг дахиад үзнэ. Дахиад үзэхдээ зэрэг та яагаад эхлээд шууд энд хийгээгүй юм бэ? Яагаад нууц эрдний хүрднээс эхэлсэн юм бэ гэж та асууна. За тэгвэл зүрхэн хүртийг онгойлгох маш амаргүй, хамгийн хэцүү зүрхэн хүрт байдаг гэж ойлгох хэрэгтэй. Тэр нууц эрдний хүрд онгооход илүү хялбар байгаа учраас тэндээс бид эхэлсэн юм аа гэж ойлгоно. За ингээд хэлний агилгын дадлагаар та зүрхэн хүртэндээ төвлөрөөд эхлээд тарны шим, дараа нь гэрлийн шим, тэгээд туслын шим эдгээр дадлагуудыг хийж гүйцэтгэнэ. Ингээд хий таны гол судлаар гүйж эрхлэхэд таны баруун зүүн хоёр судал тэнцвэрчнэ. За тэгээд тэнцвэрчээ зогсохгүй тогтворчно. Тогтворчоо зогсохгүй таны амьсгал зогсно. Ингээд хий энерги гол судланд уусахын үед нөгөө уусалтын 8 шинжийг бид дахиад үзнэ. За ингээд шороо махбодын хий энерги, усан махбодын хий энерги, усан махбодын хий энерги, гал махбодын хий энерги, гал махбодын хий энерги, хий махбодын хий энерги, хий махбодын хий энерги, огторгуй махбодын хий энерги, огторгуй махбодын хий энерги, цагаан гэрлийн огторгуй хий энерги гихчлэнгээр тэгээ улаан гэрэл, тэгээ хар гэрэл, тэгээд гэгэн гэрэлд шингэнэ. За эдгээр хийнүүд уусах болгонд таны сэтгэл уусаж байна гэсэн үг. За ингээд таны зүрхэн хүрд нээгдэж эхэлнэ. Тэгэхээр хэлний агилгын дадлагын төгсгөлд бидний зүрхэн хүрд бүрэн онгойсон байх ёстой гэсэн үг. Зүрхэн хүрдээ бүрэн онгойлгох нь хэлний агилгын дадлагын зорилго юм аа. Энэ дадлагын төгсгөлд бидний зүрхэн хүрд бүрэн нээгдсэн байх ёстой. За ингээд зүрхэн судал онгоогоод энэний тулд та тэр 8 шинжийг дахиад үтсэн. Тэгтэл энийг та тэр яг өхлийн үе шиг тийм гүнзгий төвшөнд нь хүртэл мөн л мэдэрч амжаагүй байгаа. Тийм гүнзгий, яг тэрүүн шиг тийм гүнзгий биш байгаа. За ингээд бидний биеэр гүйж идэг 10 хий, бидний биеэр 10 төрлийн хий гүйж идэг.
За дээш одогч хий, доош түлхэгч хий, ам баригч хий, бүхнийг хамрагч хий гэгчлэнгийн ийм 10 төрлийн хий бидний биеэр гүйж идэг. За эдгээр хийнүүд нэг нэгээрээ уусаад гэхдээ хамгийн уусахад амаргүй хий бол тархмал бүхнийг хамрагч хий юм. Тархмал хий. Яг гэвэл энэ бидний биеийн бүх хэсгүүдэд байдаг гэсэн үг. Бусад хийнүүд нь тодорхой нэгэн газарт л байдаг байна шүү. Тодорхой нэгэн газарт эндээс энэ хүртэл энэ хий оршно гэсэн тийм тодорхой байршил байгаа. Тэгвэл энэ тархмал хийн хувьд бидний биеийг бүх тэр чигээр нь ингээд хаа сайгүй тархацсан. Тэгээ бидний биеийн бүх энэ гол хөдөлгөөнүүд бидний зүрхийг цохилуулж байгаа, бидний гар хөлийг хөдөлгөж энэ бүх хөдөлгөөнүүдийг чинь хийлэгдэх хийн тэр тархмал хийн юм. За тэгэхээр энэ 10 хийний чинь 5 гол хий, 5 туслах хий гэж байгаа. 5 туслахын бидний одоо энэ 5 мэдрэхүйтэй холбоотой юм. Тэгэхээр эхлээд 5 туслах хий ингээд уусангууд бид юу ч харахаа болно, юу ч сонсохоо болно, юу ч амтлахаа болно, юу ч үнэрлэхээ болно. Тэгэхээр тэдгээрийг хураахад их амархан одоо хамгийн түрүүн хураагддаг бахын. Тэгээд тэр бүхнийг хамрагч хий хамгийн амаргүй, хамгийн сүлд хураагддаг тэр хий бол ерөөсөө бидний тархины ажиллагаа зогсоо, бидний бүх юм зогсоод тэгжиж л энэ хий хураагддаг. Тэр энэ тархмал хий вэ штэ. Бидний биеийг хизээч орхиж явдаггүй гэсэн үг. Энэ тархмал хий бидний биеийг орхиж явах тэр ганц үе бол үхлийн үе. Бид үхэж байж л энэ хий биднээс сална гэсэн үг. Тэгэхээр бид бяцлаглаараа тэр хэмжээнд хүрч очих гээд байна шүү дээ. Сөөд өксөгч, уруудагч, гал өдөөгч эдгээр хийнүүдийг ингээд одоо уусгachж боломжтой. Харин тархмал хий бол хамгийн сүүлд тэг хамгийн амаргүй гэж байгаа шүү дээ. Тиймээс энэ тархмал хийг уусгадаг ерөөсөө 2хон л арга байгаа. Нэг нь нас нөхцөх, нөгөөх нь бид бяцлаглаараа. Бидний бяцлаглалын тусламжтайгаар уусна. За тэгэхээр хэлний аглагын дадлагаар бидний хийнүүд зүрхэн хүрдэнд гол судланд уусна. Тэгснээрээ зүрхэн хүрд нээгдэнэ. Тэгвэл хэлний аглагын дадлагаар бидний хийнүүд гол судланд зүрхэн хүрдэнд төдий биш, зүрхний голд байж байгаа тэр 4 тусланд очиж ууснаа. Энэ 4 тусал нь юу вэ гэвэл улаан тусал, цагаан тусал, дотоод маш нарийн энерги, дотоод маш нарийн сэтгэл гэсэн ийм ухамсар. Дотоод маш нарийн ухамсар гэсэн ийм 4 тусланд очиж уусгах нэ. За би ингээд урд нь хэлж исэн хүний сэтгэл одоо хүний ухамсарт энд байгаа гэсэн тийм тодорхой байр суурь байдаггүй гэж. Яг энд байгаа гэсэн тийм газар байдаггүй. Тэгвэл энэ одоо ийм тодорхой цэгийн зүрхэн хүртний энэ 4 тусал зүрхэн хүртний голд гэсэн энэ нэг бас ийм тодорхой нэг одоо энд голдуу байдгаа гэсэн тийм нэг байр байж болдог байна. За энийг бид одоо сэтгэлийн аглагын дадлага гэж нэрлэдэг байна. Сэтгэлийн аглаг гэж бид энийг хэлдэг. 4 тусланд уусгахыг. За тэгэхээр энэ сэтгэлийн аглагын дадлагууд нь ямар дадлагаар бид сэтгэлийн аглагт хүрэх юм бэ гэвэл тархмал хийн очийн амьсгал, бөмб баригч амьсгал. За бөмб баригч амьсгал гэдэг нь дээд доод хийн судлалын нэгдлийг хэлж байгаа. За тэгээд одоо энэний дараа уусалтанд хүргэх 2 төрлийн төвлөрөлт бяцлал гэж хийгээд тэгээд эцэст нь доод сувийг нээх ба хаах очийн амьсгал. Ийм 4 дадлагыг бид хийдэг байна. За эдгээр бяцлаглуудын эхнийх нь одоо тархмал хий очийн амьсгал. За энэ бол одоо маш чухал дадлага. Тархмал хий гэж ямар хий вүлээ гэхээр бидний биеийн хаа сайгүй байдаг бидний бүх гол хөдөлгөөнүүдийг хийлгэж идэх хий гэж хэлсэн. Таны зүрх, тархи түүгээр зогсохгүй энэ бүх үе мөчнүүдэд чинь
бүх энэ үеинүүдийг чинь хөтлөж байгаа хий тэр байхгүй. Тэр энэ хийг цуглуулах маш амаргүй. Түүгээр зогсохгүй бүх цусны чинь эргэл. За тэгээ нүдэ нэг хаах бүх хөдөлгөөний чинь хийлгэж ид. Тэгэхээр энэ хийг бид тодорхой хэмжээнд уусгаж болохоос бүрэн уусгаж бол чаддаггүй байна. Хэрвээ энийг бүрэн зогсоох юм бол бүрэн уусгачих юм бол мэдээж таны зүрх зогсно. Таны зүрх зогсохгүй. Тэрнээс ч цаашаа юм болно. Гэхдээ энэнд хүрэхийн тулд танд маш авга таашаалыг амсах шаардлагатай. Маш авга таашаалыг та амсах ёстой. Энэ тантрын дадлагд биш үү? Та төмөөгийн галыг заавал дүрслэх шаардлагагүй. Та дүрсэлж болно. Болох уу гэвэл болно. Тэгтээ заавал биш. Яагаад гэвэл бидний доош уруудагч хий гол судланд хураагдахад төмөөгийн гал автоматар асна. Өөрөө аяндаа асна гэсэн үг. Гэсэн хэдий боловч яагаад энийг дүрсэлж болно гэж хэлж байгаа вэ гэвэл та тэрийг илүү хүчийн нэмээд хурцсагъя гэж бодох юм бол дүрсэлсэн ч мөн ашигтай. Их тандрын энэ дадлагаас та заримдаа зээлж болно гэсэн үг. Их тандрын энэ зарим дадлагыг та зээлж өөрийнхөө энэ дадлагад нэмэрлэж бас болох юм аа л гэсэн үг. Тэрнээс биш заавал тэрийг тэгж дүрслэх албагүй энэ доош одогч хий гол судлан дуусаад ингээд гол судлаар өөдөө гүйж эхлэхэд бидний төмөөгийн гал автоматар аснаа. Өөрөө хар аянда зөнгөөрөн асна гэсэн үг. За ингээд төмөөгийн гал асахад та тэр зөөлөн бүлээн элчийг мэдэрнэ. Ингээд зөөлөн бүлээн элч бадраад ирэхээр та таашаалыг амсна. За ингээд таны таашаал нэмэгдэх тусам улам их хий уусна. Улам их хий уусах тусам улам илүү таашаал амтагдана. Тэд бие биенээ дэмждэг гэсэн үг. За гэхдээ одоо энэ тархмал хий таны зүрхний дөрвөн дусланд очиж бүрэн уусахад тэр үед бол та яг үхээгүй мөртлөө үхсэн хүн мэт болно. За энд хүрээд нууцын хураангуй дандрын ёсонд танд одоо дадлагын хань хэрэгтэй. Энэ төвшөнд та хүрсэн байгаа тохиолдолд та маш өндөр зэрэглэлийн бүтээлч болсон байгаа. За дадлагын хань гэдгийг та бүхэн ойлгож байгаа бах. Хэлний агилгын үеэр бид дүрслэлийн ханыг хэрэглэж исэн. Та бүхэн санаж байгаа бол бид элбийн ханыг дүрсэлдэг гэсэн үг. Өөрсдийнхөө одоо дадлагын ханыг дүрслэлээр үүсгэж исэн бол одоо танд бодит хань хэрэгтэй гэдэг шүү дээ. За тэгээд дүрслэлийн ханы хувьд таныг дүрсэлсэн ч болно, өөрийгөө ганцаараа байгаагаар дүрсэлсэн ч болно гэж хэлсэн. Заавал алавтай биш байх нь биш. Тэгвэл энд хүрээд харин танд консорт гарцаа байхгүй хэрэгтэй. Тэгээ консорт гэдэг нь одоо эрэгтэй бүтээлч байлаа гэхэд түнд эмэгтэй бүтээлч байлаа гэхэд түнд эрэгтэй ийм дадлагын хань хэрэгтэй гэсэн үг. Энийг бид консорт гэж нэрлэж. За тэгэхээр хэрвээ та тархмал хийгээ зүрхнийхаа дөрвөн тусланд уусгая гэж бодвол танд маш авга таашаал хэрэгтэй. Таны өөрийн амсж байгаа таашаал энд хангалтгүй. Тийм учраас танд бодит хантай дадуулах шаардлагатай. Энэ төвшөнд хүрэхэд та яг үхээгүй мөртлөө үхтэл болно гэж, яг үхтэл мэт үхсэн хүн мэт болно гэж яриад байна шүү дээ. Тэр маш нарийн хийг зүрхэн хүртнийхаа дөрвөн тусланд уусгахад таны өөрийн таашаал, таны өөрийн амсж байгаа таашаал хангалтгүй байгаа учраас танд одоо дадлагын хань хэрэгтэй. Гаднаас тусламж хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. За гэлэгвагийн урсгалд энийг зарим нь энэ одоо дадлагын хань хэрэгтэй гэсэн ч байдаг, зарим нь хэрэггүй гэсэн ч байдаг. Аль нь зөвийг бид хэлж мэдэхгүй.
За энэ өндөр түвшинд гарсан бүтээлч болохын үед та тэрийг өөрөө олж тогтооно. Хэрэгтэй байх нь уу хэрэггүй байх нь уу гэдгийг та өөрөө олж мэдэх нь шүү дээ. За бид бүгдээр Бог Зонховогийн даган бишрэгч нар тэгэхээр Бог Зонховогийн номнуудыг харж хахад, уншиж хахад, судалж хахад ер нь ингээд ерөнхийд нь харахад бол хэрэгтэй консорт бол гарцаагүй хэрэгтэй л юм шиг байна. Хэрэгтэй л юм байна гэж ойлгогдно. Тэгтээ тэр номнуудаа хей энэ бол өстэй заавал хэрэгтэй шүү гэд ингээ яг хэлчихсэн юм байхгүй. Тэгтээ ерөнхийд нь ингээд ер нь харж хахад тэр хэлж байгаа юм нь хэрэгтэй л юм шиг байна. Тэр өөрийнхөө номнуудад ингээд маш ийм зөөлөн аргаар маш айжуухнаар, маш аяархнаар ингээд хэрэгтэй гэж хэлээд байгаа юм шиг тэгж ойлгогддог. Маш айхтар ноцтойгоор энийг зарланд хунхаглаагүй ч гэсэн ер нь далдуур ингээд юу хэлээд байгаа юм бэ гэдгийг ойлгох юм бол хэрэгтэй гэж хэлж байгаа мэт тэгж ойлгогддгоо. Ингээд Гэлэгвагийн урсгалд Бог Зонховыг нэгэн хүний нэгэн биен дээр гэгэрсэн гэж үздэггүй. Яагаад гэвэл тэр консорт аваагүй учраас. Яагаад гэвэл тэр чинь лам гэлэн хүн шүү дээ, тийм учраас. Тэр энэ төвшөнд хүрсэн байсан уу гэвэл хүрсэн байсан. Тэгсэн хэрнээ консорт аваагүй учраас, консортод дадуулаагүй учраас нэгэн хүний нэгэн биен дээр гэгэрч чадаагүй маа. Ингээд тэр өөрийнхөө шавнарт ийм буруу үлгэр дуурал үзүүлэхгүй тулд дадлагын хань аваагүй гэж тэгж үздэг. Хэрвээ Лама Зонхова ингээд дадлагын хантай болчих юм бол за тантрын дадлага хийхин тулд хэрэгтэй байна гэд бүгдээрээ ихнэр авах тийм шаардлагатай болж мэдэн шүү дээ. Тийм биз дээ. Багш нь тийм байх юм бол тийм учраас тийм үлгэр үзүүлэхгүй тулд энэ дадлагын хань аваагүй гэж ярьдаг. Өөр үгээр хэлэх юм бол тэр өөрийнхөө нэгэн биен дээр гэгэрх байсан тэр гэгэрлээ золионд гаргаад харин нирван дүрийг олох үедээ гэгэрсэн гэж ярьдаг. За ингээд түүнийг энэ нэгэн биений нэгэн хүний нэгэн биен дээр гэгэрсэн ч гэж хэлдэг хүн байдаг. Түүнийг тэр чигтээ ингээд алга болсон, арилсан гэдэгч гэсэн ч яриануд байдаг. Тэгэхдээ яг албан ёсоор бичигдсэн түүхэн дээрээ бол тэр нэг насандаа гэгэргүй нирван болох үедээ гэгэрсэн гэж. Тэр үеийн хүчийг ашиглахдаа энэ шунал хүслийн хүчийг биш үхлийн хүчийг ашигласан байгаа байхгүй. Үхлийг үеийн хүчээ болгож ашигласны улмаас үхлийнхаа үеэр гэгэрсэн юм аа гэж хэлж болно. Хэрвээ тэр нас нөхчхөөс өмнө гэгэрья гэж бодох юм бол түүнд консорт хэрэгтэй. Консорт авна гэдэг чинь л тэр лам байха болно л гэсэн үг. Тэгээд тэр хэрвээ багш нь ихнэр аваад лам байха болчих юм бол шавнар нь яах болж. Энэ чи ер нь бол тийм айхтар маш бодлонтой хэрэг шүү дээ. Энэ консорттой дадуулна гэдэг бол 40-50 хүрчээд би тантрын дадлага хийлээ гэд ихнэр аваад ууланд гарчих хэцүү. Гинт лам байснаа болоод харын амьдралд орчих хэцүү. Энэ бол маш амаргүй, ойлгоход амаргүй, маш бодлонтой хэрэг гэсэн үг ээ. Тэрний яс тэгэхээр бас л ойлгоход амаргүй, тэгээд ийм жоохон бодлонтой ийм зүйл их байдаг байж байгааз та тэгэхээр өөрт юу хэрэгтэй байна? Би яг яах ёстой гэдгийг та өөрөө шийдэх ёстой гэсэн үг. Та өөрөө энийг шийдэх ёстой.
Өөрийнхөө замыг та өөрөө олж тогтоох ёстой гэсэн. Энэ яг л гэр бүл болж байгаатай адилхан штэ. Гэрлэлттэй л адилхан. Яаж аз жаргалтай сайхан гэрлэлтийг олох вэ гэж та надаас асуух юм бол би мэдэхгүй. Та тэрийг өөрөө олж тогтоо гэж хэлнэ үст. За тэгэхээр та бүхэн санаж байгаа бол Наровагийн нэг түүх байдаг. Би урд нь ярьж ирсэн. Телопа багшин түүнийг консорттой болгоод ингээд хамтд нь дадлага хийлгэхээр явуулсан. За ингээд тэдний хооронд одоо маш их том хэрүүл өрнөж ингээд жилийн дараа уулнаас бууж ирэхдээ за ёстой миний дадлага бясалгал бол сүйрэлт орсон гэж ярьж бууж ирсэн гэж тийм түүх байдаг. Энэ консорттой дадуулаад миний дадлага бясалгал ерөөсөө ч агсангүй харин ч бүр уруудсан гэж тэр хэлсэн. Тийм дүгнэлтэнд хүрсэн байдаг. За би энийг одоо бүрэн боломжгүй гэж хэлээгүй. Тэгвэл энэ бол амаргүй гэж ойлгох хэрэгтэй. За мөн мял богдын шав райчин ба байна. За тэр хүн бол энэтхэгээс 8 тарны нууц 8 сургаалыг оруулж ирсэн хүн. Тэгээд тэдгээрийг мял богдод өгсөн, мял богд цаашаага түгээсэн. Тэгэхээр өөрөөр нь дамжсан нэг урсгал, мял богдоор дамжсан бас нэг урсгал, ингэж 2 урсгал гарч ирсэн байдаг. За энэ хүн бол райчин бовл анхнаасаа л ерөөсөө лам байгаагүй, нагпа буюу одоо гэргитэн байсан. За тэгээд тэр гэргитэн хүн байсан учраас түүнд энэ дадлагыг хийх тийм бололцоо байсан юм шиг ба. Тэгээд ингээд консорттой дадлага хийсэн. Тэрний ерөөсөө одоо амьдралынх нь аль хэсгийг мэдэхгүй төгсгөлийнхөө хэсэгт бол тэр маш авгаа бүтээлч хүн болсон. Тэгвэл тэр яг дунд хэсэгтээ бол ер нь сорилттой маш амаргүй байсан гэж дуурсан бичсэн байдаг. Тэгэд эндээс харж байхад тарины ёс секстэй холбоотой юу гэвэл багсаг холбоотой. Тэгэхдээ та яг үнэхэрийн учрыг ойлгоод системийг нь ойлгоод дадуулах юм бол энэ маш гайхамшигтай ийм маш сайхан дадлага юм шүү дээ уг нь. Маш сайхан дадлага. Энд одоо энийг ярихад ч энийг одоо дадуулахад ч ингээд ичид зовоод байх явдал энд бол уг нь байхгүй. Энэ бол маш сайхан дадлага гэсэн үг. Бид өөрсдийнхөө дотор байж байгаа энэ сексийн энергийн талаар ярьж байгаа. Бид энэнтэйгээ төрсөн. Бидэнд угаас заяасан тэр энерги бидний дотор агуулгаж байдаг. Тэрний талаар бид ярьж байгаа. Энд чинь бидэнд ичээд байх юм юу вэ? Бид ийм зүйлийг секс хийх чадвартайгаа төрдөг. Бид энүүнтэйгээ төрсөн. Тэгээд тэрийг л ярьж байгаа. Тэнд чи одоо нэг их айхтар пупа болоод ах тийм бузар булаа юм ярьж байгаа мэт тэгж хандах шаардлага бол байхгүй шүү дээ энд. Ич зовоод байх юм байхгүйгээр барахгүй энэ бол сонирхолтой нэгд. Сонирхолтой. Хоёрдугаарт маш сайхан зүйл байхгүй юу? Уг нь бол. За ингээд яриагаа цааш үргэлжлүүлэхэд бог зонхоогийн даган бишиг шавнар дотор ерөөсөө энэ консорт хэрэгтэй гэсэн тэгж баталж байгаа ч хүмүүс байдаг. За консортны хэрэг байхгүй гэж байгаа ч хүмүүс байдаг. Аль нь бий. Хэрвээ консорттойгоор бяцлах юм бол таны дадлага эрчимж нь хурцсан л гэсэн үг. Тэрнээс биш заавал албатай биш ээ гэж үзэж бас болно. Тэгвэл зарим нь энэ бол өстэй заавал хэрэгтэй гэсэн ч хүмүүс байдаг бахнэ. Аль нь ч байлаа гэсэн маш нарийн тархмал хийг бид зүрхэн хүрднийхаа 4 тусланд аваачиж уусгая гэж бодох юм бол хэрэгтэй юм шиг ба. Хэрэгтэй л байх гэж. Би бол хэрэгтэй л гэж хэл. Тэрэнд хүрэхийн тулд тэр төвшөнд хүрэхийн тулд бидэнд маш авгаа таашаал хэрэгтэй гэдэг шүү дээ. Энэ маш авгаа таашаал бидний өөрсдийн хүчээр амсж байгаа тэр таашаал чинь хангалтгүй юм а. Бидэнд гаднаас энэ өөр хэн нэгний таашаалыг нэмэрлэх шаардлагатай байна гэсэн үг. Тэгж байж л бидний бүх энэ 10 хий
уусаа зогсохгүй тархмал хиймэн уусах болно. Би ч гэсэн заримдаа энэ яг хэрэгтэй болов хэрэггүй болов гэд боддгийн. Тэгэхдээ ингээ бодоод ах тусам яг хэрэгтэй л юм шиг байна. За ингээд одоо тантрын замууд биш үү? Одоо чакра самбарагийн замаар явж гэгэрэх, цагийн хүрдэний замаар явж гэгэрэх, нөөцийн хураангуйн дандрын замаар явж гэгэрэх гэд. Тэгээ нөөцийн хураангуйн дандарт бол яг хэрэгтэй л юм шиг байна. Тэгэхээр энийг бид яг өнөөдөр яг энэ хичээл дээр шийдэж чадахгүй, энэ төвшөнд хүрснийхаа дараа та өөрөө энийг олж тогтоогоорой. Хэрэгтэй байх нь уу, хэрэггүй байх нь уу гэдгийг та өөрөө олж тогтоогоод тэгээ шийдээрэй. Энэ одоо би мэдэхгүй гэж хэлж байгаа чинь одоо буддизмын хамгийн энэ даруй төлөв гайхамшигтай сайхан тал нь энэ юм шүү дээ. Ийм даруухан тий. Би мэднэ гэд хэлчих юм бол болохоо болчих. Бардамсан болох гэж. Та бүх юмыг бүрэн мэдээд байна гэдэг чинь л одоо нэг зүйл буруу байна л гэсэн үг үстэй. Ямар нэг юм буруу байна л бүхнийг мэдгэж байж чадахгүй л бидтэй угаасаа. Тийм учраас л бог 100% номнуудад ч гэсэн ингээд энийг цааш нь судлаарай гэсэн тийм хэллэг бол зөндөө байдаг. Энийг цаашаага судлаад үзээрэй, ингээрэй, сайн өөрөө магадлаарай гэсэн зүйл их байдаг. Энэ бол доорд газрыг барьж байгаа даруй төлөв тал нь юм аа гэж би хэлнэ. Тэр яг хэрэгтэй, яг хэрэггүй гэж өөрөө шийдвэр гаргаагүй байх нь шүү дээ. Тэр шийдвэрийг бидэнд өгч байгаа үстэй. Та нар өөрсдөө шийдээрэй. Магадгүй танд хэрэгтэй юм шиг байна гэж л хэлж байгаа. Энийг та нар өөрсдөө шийдээрэй. Тэгвэл тэрний тулд бид энэ төвшөнд хүрэх ёстой л гэсэн үг байхгүй юу? Гайхамшигтай байгаа зү. Хэрэгтэй л юм шиг байна. Тэгвэл би мэдэхгүй та энэ төвшөнд хүрэхээрээ өөрөө олж тогтоогоорой гэж хэлж байгаа чинь үнэхээр сайхан байгаа зү. За ингээд дадлагынхаа тухай яран дээр гэж ороход тархмалхийн очин амьсгал. За энэ нь юу гэсэн үг юм бэ? За энэ бид өөрсдийнхөө дотоодын дадлагаар гаднаас энэ консортын одоо дадлагын ханийн тусламжтайгаар бид бүдүүн тархмал хий төдийгүй нарийн тархмал хийг хүртэл зүрхэн хүрднийхаа дөрвөн тусланд уусгана. За тэгэхээр энэ үед одоо тархмал хий ингээд гол судланд орно. Тэгээ тэндээ докторч нь тэгээд уусаж эхэлнэ. За ингээд уусаж эхлэхэд бид уусалтын шинжүүдийг үзнэ. За ингээд шороо махбод, гал махбод, шороо, ус, гал, хий, окторгуй махбод, цагаан гэрэл, улаан гэрэл, хар гэрэл, гэгэн гэрэл гэсэн энэ 8 уусалтыг бид үзээд яг үхлийн үеийг шиг тийм гүнзгий уусалтанд орно. За энэ чинь л одоо тарны ёсны бүх дадлагуудын хүрэх гээд байгаа юм нь энэ юм шүү дээ. Бүх дадлагууд ерөөсөө яах гэж энэ бүхнийг хийгээд байгаа юм бэ гэдэг чинь л яг энэ төвшөнд л хүрэх гээд байгаа. Яг энд хүрэх гээд байгаа. Энийг чинь л бурхан багш судрын ёсондоо заагаагүй юмаа гэдэг байгаа чинь энэ байхгүй. За ингээд гэгэн гэрлийн их гэж нэрлэдэг тэр хамгийн гүнзгий төвшөндөө та хүрчлээ. Одоо яах вэ? Зүгээр аясаараа явах юм бол үхлийн үеэр л хүрдэг тэр төвшөнд бид бяцлаглаараа яваад хүрчлээ шүү дээ. За энд хүрээд энэ бол одоо яг тэр сансар нирван хоёрын яг хил дээр нь очсон байна гэсэн. Яг заагна энэ. Энд хүрсэн байгаа таны энэ нарийн сэтгэл дээр хэрвээ та юмсын үнэн мөн чанарыг онохгүй юм бол сансарт амьдралаа үргэлжлүүлнэ гэсэн. Цаашаа сансарт үргэлжлэнэ. Хэрвээ та тэрийг онцох юм бол нирванд аюулгүй газартаа очичноо. Өөрөөр хэлбэл хуусан чанарыг онцох юм бол та гэгэрлийн замдаа орно. Хуусан чанарыг онч чаддгүй юм бол та сансрынхаа замыг үргэлжлүүлнэ гэсэн үг.
Одоо энэ маш нарийн ухамсартай хүрчлээ штэ. Энд хүрээд бид хуусан чанарын бясалгал хийнэ гэсэн үг. Хуусан чанар дээр бясалгаад хэрвээ та тэрийг онцох юм бол тэр зам чинь таны хөтлөөд гэгээрэлд хүргэнэ. Харин энийг онц чадаагүй тохиолдолд таныг буцаагаад сансарч чинь аваад ирнэ гэсэн үг. За ингээд буцаад 6 зүйл амьтны нэгэнд төрнө гэсэн үг. Тийм болохоор л бид сансар нирваны яг тэр суурь нь бидний маш нарийн сэтгэл, бидний маш нарийн энерги, бидний маш нарийн ухамсар. Энэ үндсэндээ нэг л зүйл л дээ. Бидний энэ дотоод маш нарийн ухамсар юм аа гэж хэлдэг. Бидний энэ хийгээд байгаа 3 аглагын дадлагын маань гол зорилго нь гэгэн-гэрлийн сэтгэл буюу энэ дотоод маш нарийн ухамсартаа хүрэх явдал юм аа. За энэ хүү гэгэн-гэрлийн их буюу гэгэн-гэрлийн сэтгэлийг одоо бодлынхоо хүрээнд онохыг бид тэмдгийн төдий гэгэн-гэрэл, за сэтгэхүйнхээ хүрээнд хүртхүйн хүрээнд онохыг бид баг гэгэн-гэрэл гэж нэрлэж байгаа. За та ингээд бясалгалд суухаас өмнө сэтгэлдээ за би ингээд одоо яг тэр гэгэн-гэрэлд хүрэхийн үед би энэ элбийн биеийг үзье шүү гэд шийтчихсэн. Эхлээ шийтцэн. Тийм байдлаар та бясалгалдаа орсон штэ. За ингээд ороо суухад та яг тэр гэгэн-гэрлийн тэмдэг үзэгдэнэ. Баг гэгэн-гэрэл. За ингээд тэрэндээ ингээд уусаад ингээд умбаад суугаад бясалган уусах үедээ ингээд удаан бясалгаад суугаад хэр удах нь хүн болгонд өөрөөр. Энэ бол одоо яг төдий зэрэгтэй уднаа гэж ингэж тодорхойлох юм байхгүй. Энэ хүн болгоны хувьд өөрөөр. Хэр удах вэ гэдэг нь өөрөөр. Тэгээд эндээ ингээд бясалгаад ингээд суугаад байхын үед тэгэхээр энэ гэгэн-гэрлийн сэтгэл та хүрээл болоо биш бахна шүү дээ. Та тэндээ саатан оршино. Удаанаар саатан оршоод байхын хэрээр. Урд нь та суухаасаа өмнө би ийм элбийн бие үзнэ гэж шийтчихсэн байгаа учраас таны тэр шийдвэр гэдэг юм уу, төлөвлөгөө гэдэг юм уу, таны тэр төлөвлөгөөний чинь үрээр ийм тогтун амгалан тэр саатан оршиж байгаа байдлаас чинь энергийн хөдөлгөөн ингээд үүсэж эхлэх юм. Аянда. За ингээд дахиад тайлбарлахад та одоо бодлын хүрээнд хуусан чанарыг онцгсон бодлын хүрээнд шүү дээ. Бодол сэтгэхүйн хүрээнд онцгсон гэгэн-гэрлийн тэмдэг үзээд ингээд тэндээ саатан оршоо сууж ахт чинь таны урд нь тавьсан тэр төлөвлөгөөний ачаар ийм ямар ч хөдөлгөөнгүй амгалантай ийм байдлаас гинт ийм энергийн итвэхжилт үүсээд ургаад гараад ирнэ. Энийг бид элбийн бие гэж нэрлэж байгаа. Та ингээд хөдөлгөөнгүй амгалантай усны гадаргуу ингээд ширтээ сууж итэл чинь гинт усан дотор ингээд загас хөдлөх мэт болоод уснаас загас үсрэн гарах мэт ийм энергийн итвэхжилт үүсээд элбийн бие ургаад гараад ирэх юм аа. За зарим хүний хэлж байгаагаар энийг биеийн дотроо мэдэрдэг гэдэг, зарим хүн энийг биеэсээ гадна мэдэрдэг гэж хэлдэг. Аль нь ч байлаа гэсэн та яг өөрийн биеэс салангат нэг ийм хоёр дахь биеийг мэдэрнэ гэсэн үг. Та энийг зүгээр сэтгэлдээ мэдэрч байгаа биш. Яг боддоор танд ийм хоёр дахь бие гараад ирж байгаа нь мэдрэгдэнэ. За ингэж гарч ирж байгаа энэ элбийн биеийг бид ариун бус элбийн бие гэж нэрлэдэг. Энэ үед бидэнд байж байгаа энэ элбийн бие бидний хооронд стил одоо барилдлага байж байгаа. Энэ барилдлага ямар барилдлага вэ гэвэл үеийн барилдлага байж байгаа. Миний бие элбийн бие хоёрын хооронд энэ барилдлага бол одоо яг энэ үед үеийн барилдлагатай байх нь шүү дээ.
бидэнд тэрийг дураараа ингэж захиран зарцуулах юм тодорхой хэмжээний хяналт байгаа. Тэгтэл энэ үед бол стил үеийн барилдлагатай байх нь шүү дээ. Үйлээр барилдсан байна. За энийг өөр үгээр хэлэх юм бол бидний үеийн барилдлага бүрэн тасраагүй байна гэсэн үг. За одоо энэ үед бясалгагч буцаад өөрийнхөө энэ оригинал биеийн дотроо ороод тэгсэн ч гэсэн энэ элбийн биеэ хязгаарч алдахгүй. Бясалгалын үеэр бясалгалаас гадуур үеэр ч гэсэн энэ элбийн бие хязгаарч алдахгүй. За ингээд одоо энэ ариун бус элбийн биетэйгээр та дадлага бясалгалаа цааш нь үргэлжлүүлээд ингээ үргэлжлүүлэн бясалгасаар байгаад та хуусан чанарыг элтэд ончих юм бол таны энэ ариун бус элбийн бие чинь уусаад алга болчихно. Арилчна гэсэн үг. Яг л тэнгэрт үйл байжснаа үйлгүй болчих мэт. Ингээд арилчна. За ингээд арилах энэ мөчөд та бодисатва хүн болж хувирна. Өөрөөр хэлбэл та гитлэхүйд хүрнэ. Төгс гээгээр л хараахан биш, тэгтээ та аюулгүй газартаа очно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол карманаас салчиж байгаа. Энэ бол одоо бид үеийн эрхэнд байха болоод үйлээс ангиж орчлаа, гитлэхүйд хүрлээ гэсэн үг. Тэгэхээр үйлээс салцсан. Тэгсэн мөртлөө юу үлдсэн байгаа вэ гэхээр энэ үеийн чинь улмөр нь үлдсэн байгаа. Энэ улмороос хизээ салах вэ гэхээр та гээгээр л төрж ижил сална. Бас энийг өөрөөр хэлж болдог, та үеийн түүтгэрийг арилгачихсан мөртлөө танд мэдэгдэхүүний түүтгэр стил байна гэсэн үг. За ингээд хуусан чанарыг оноод аюулгүй газартаа хүрсэн. Тэгээ та цааш нь үргэлжлүүлнэ. Цааш нь үргэлжлүүлээд ингээд бясалгаад байх юм бол дахиад за ингээд хуусан чанарыг сэтгэхийн хүрээнд онох тэр тэмдгийн төдий гэгийн гэрэлд умбаад байж ах тэр үед танд буруу үзэл байхгүй байгаа. Буруу үзэл арилцсан байгаа. Тэгтэл энэ одоо яг төгсөөр нь хуусан чанарыг оноогүй байна гэсэн үг. Яагаад гэх юм бол та хуусан чанарыг сэтгэхийн хүрээнд онцсон байгаа. Тэгсэн мөртлөө танд хуусан чанарын тухай тэр төсөөлөл нь бас салангад байгаад байна гэсэн үг. Энэ яг усанд ус холж байгаа юм шиг ингэж нэгдэж амжаагүй байх нь шүү. Тэгээд тийм учраас ийм үед буруу үзэл байхгүй болцсон ч гэсэн таны энэ хуусан чанарын энэ зөв үзэл чинь төгс болж амжаагүй байна гэсэн үг. Тэгээд ариун бус элбийн биеийг үзэхэд яагаад тэр элбийн бие ариун бус байна гэвэл тэр суурь нь ариун бус учраас тэр элбийн бие ариун бус байгаа юм. За ингээд дараачихын төвшөнд энэ баг гэгийн гэрлийг үзэх үед бидний сэтгэл маш их хариуцаад ирнэ. Өөртийнхээс хамаагүй илүү ариун болоод ирнэ гэсэн үг. За энэ баг гэгийн гэрлийг үзэхийн үед бидний сэтгэл баг гэгийн гэрлийн сэтгэл маш ариун учраас бараг бурхны таалалтай адилхан гэсэн үг. Бараг нэг үгээр хэлвэл адилхан. Яг бурхны таалалтай яг адилхан тийм ариун гэсэн үг. Тэгэхээр энэ энергийн суурь нь ариун байгаа учраас эндээс ургаж байгаа элбийн бие ариун элбийн бие ургадаг байна. Баг гэгийн гэрлийн сэтгэл гэдэг чинь ерөөсөө ямар ч үйлдэл байхгүй им тогтун амгалан хэлж байгаа. Тэр тогтун амгалан байдлаас ингээд хөдөлгөөн үүсээд ингээд ямар нэгэн үйлдэл үзүүлээд ингээд ургаад гараад ирэхийг бид ариун элбийн бие ургаж байна гэж хэлж байгаа. Яг бүр гүнзгий нойрондоо автцсан байгаатай л адилхан. Тэр гүнзгий нойрны үед энэ энергийн хөдөлгөөн ургаж гарч ирэхийг энэ бие гэдэг чинь хөдөлгөөнийг нь хэлээд байгаа байхгүй юу? Тэр хөдөлгөөнийг үйлдэлийг биднээс бие гэж нэрлэж байгаа. Таны гүн нойрны үед танд зүуд байдгүй, үйлдэл байдгүй. Тэр гүн нойр чи арай гүйхэн
сулраад ингээд арай гүйхэн болоод ирэхийн үед зүүд гараад ирдэг штэ. Зүүд гараад ирсэн ч гэсэн та унтчил байдаг. Унтал зүүд хоёр ч цугтаа байж идэг. Таны энэ бие сэтгэл нойрон дундаа умбч идэг. Гэтэл таны зүүдэн бие тэнд бөө юм болж идэг штэ. Үйлдэл үзүүлээд. Баг гэгийн гэрлийн үе яг энүүтэй адилхан байх юм. Та энэ баг гэгийн гэрлийн сэтгэлд ингээд гүнзгий умбаад байж байхдаа тэр сэтгэл чинь арай жоохон гүйхэн болоод ирэхийн үед энергийн хөдөлгөөн үүсээд ариун элбийн бие урганд гарах юм аа. Тэгэхээр бидний унтж байгаа үедээ яагаад энийг зөөрлж байна гэвэл унтж байх үед бидний сэтгэлийн тал нь нойрсож явахад тал нь идэвхтэй байж идэг шүү дээ. Зүүдэнтэй. Хоосны огторгуйд хуусны агаараас наран мандаад гийгүүлэх мэт энергийн хөдөлгөөн ургаад гарахыг бид элбийн бие ургалаа гэж нэрлэж. Бие гэд энэ хөдөлгөөнийг бид бие гэж байгаа болохоос бидний энэ 5 махбодын бие шиг ийм бие гэж ойлгож болохгүй. Тэгэхээр та гүнзгий бясалгалдаа орсон байла таны энэ бясалгал чинь гүнзгий байдлаасаа үл ялэг хөндөвч хийж энэ бие гарч ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Яг л гүн нойрны үед байхад тань зүүд байхгүй гүн нойр чинь жоохон гүйхэн болж зүүд гарч ирдэгтэй л адилхан юм. Тэгээд ингээд зүүд гараад ирэхэд бид зүүдэн бие гэж нэрлэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан энэ энергийн хөдөлгөөн ингээд үүсээд гараад ирэхийг бид элбийн бие гэж нэрлэж байгаа. Зүүдний үеийн бие, зүүдний үеийн сэтгэл хоёрыг та салгаж чадахгүй шүү дээ. Энэ бол нэгэн зүйл байхгүй юу? Яг одоо энэ сэрэн үед бол би бас тодорхой хэмжээгээр энэ миний бие, энэ миний сэтгэлгээ салгачаад байгаа. Зүүдний үед бол тэрийг бид нөө салгах арга байхгүй. За ингээд зүүдний нойрсож байгаа үе, гүн нойрны үе яг биш ч ихсэн биднээс тэрнтэй яг адилхан юм а гэж ярьж байгаа шүү дээ. Бид тэдэнтэй энэ маш төстэй учраас ингэж ярьж байгаа. Ягд гэвэл энийг яг юу болохыг хинч мэдэхгүй энийг яг юутай яаж харьцуулахаа үнэхэрийн боломжгүй энийг тодорхойлох боломжгүй зүйл учраас бид энэ зүүд нойрсохтой ингэж зүйрлж ярьж байгаамаа. Бидний энд ярьж байгаа ариун бус элбийн бие, ариун элбийн бие маань яг зүүд болон зүүдэн биетэй адилхан юм аа. За тэр зүүдний үеий чинь л бид тэмдгийн төдий гэгийн гэрэл, баг гэгийн гэрэл гэж нэрлэдэг шүү дээ. Та бясалган төвлөрөх гүнзгий бясалгалдаа умбцсан байна. Тэгсэн хэрнээ элбийн бие үзэж гинэ, мэдэрч гинэ гэдэг чинь та унтаж байна. Тэгсэн мөртлөө түүний зэрэгцээ зүүдэлж байна гэдэгтэй л адилхан юм. Зүүдэлж байх үед таны энэ бие чинь хүн харахад унтчихийдэг. Хүн харахад орондоо хөвтөөд нүдэ анаад унтж байгаа ямар ч хөдөлгөөн. Гэтэл зүүдэн бие чинь тэнд маш итвэхтэйгээр бүх зүйлийг хийгээд бүх зүйлийг үйлдээд явж идэг. Тэрнтэй адилхан ингээд бясалгаа сууж байгаа. Би хүн харахад гаднаа бясалгаад гүнзгий бясалгалдаа умбаа сууж байгаа. Өгсөн амьд нь мэдэгдэхгүй ингээд бясалгаад сууж нүдэ анаа сууж байгаа штэ. Гэтэл миний зүүдэн, миний элбийн бие тэнд 9 шидийн үйлдэлийг хийгээд маш итвэхтэйгээр үйл ажиллагаа явуулаад өгч идэг. За тэгээд унтаж байх үед яадаг гэлээ бидний нойрсолд ингээд гүйхэн болсоор байгаад бие сэрээд босоод ирдэг. Тэр үед зүүдэн бие ярьлаа талах болчдөг. Тэгээ сэрэхтэй зэрэг миний 5 мэдрэхүү сэргээд би өглөөний мэнд гэд босоод ирдэг штеп. Түүнтэй адилхан миний гэгэм гэрлийн бясалгалд умбаа сууж исэн маань бясалгал гүйхэн болоод ирэхийн үед миний элбийн бие буцаж надад шингээд тэгээд миний бүдүүн бие, бүдүүн сэтгэл дахиад идэвхтэй болоод эвлийн байдалтай орчдөг штеп. Тэр энд одоо гол зүйл нь юу байна гэдгийг та нар анзаарах хэрэгтэй. Биднээс баг гэгийн гэрэлд умбаад ингээд бясалгаж байх үед ямар ч идэвхгүй байгааз ямар ч идэвх байхгүй. Хэрвээ бидний сэтгэл бясалгал ингээд гүйхэн болоод маш идэвхтэй ингээд ажиллаад эхлэх юм бол
тэр гүнзгий төвлөрөл нь байхгүй болчихж байгаа үстэй. Маш гүнзгий гэгэнгэрэл думбаад ирэхээр итвэх нь алга болчдөг. Итвэх нь ихсээд ирэхээр тэр гүнзгий төвшин алга болчдөг. Нэг нь байхаар нөгөөх нь багасчаад байна шүү дээ. Яг та нар бодоод үзээрэй. Гүнзгий нойронд байж хахад зүүд байдгүй. Зүүдлээд эхлэх юм бол бидний гүн нойр алга болчдөг шүү дээ. Гүнзгий нойрчдгаа болчдөг шүү дээ. Яг л тэр юм. Гэгэрлийн чанар яг энэ байхгүй. Яг энэ. Энэ л гэгэрл байхгүй. Та маш гүнзгий гэгэнгэрэл думбаад бясалгаж явах үед таны элбийн бие тэнд байдаггүй. Тэр элбийн бие үүсэх тэр хөрөнгө нь тэнд байж байгаа. Тэр чадвар нь тэнд байж байгаа. Тэгвэл элбийн бие гарч ирээгүй байдаг. Тэгээд элбийн бие ургаад гараад ирэхээр та энэ гэгэнгэрлийн сэтгэлээ алдчихад байдаг. Нэг үгээр хэлвэл та гүн нойрсож явахад зүүд байдгүй, зүүдэлж явах үед гүнзгий нойрсож чаддгүй. Та гэгэнгэрэл думбаж яхад элбийн бие байхгүй, элбийн бие гарч ирэхэд гэгэнгэрэл байхгүй. Биднээс хоёулангийн зэрэг байх гэдэг байгаа байхгүй. Зэрэг, яг зэрэг, нэгэн зэрэг хоёулангийн биднээс үзмээр байна. Мэдэрмээр байна. Бид тэр хоёрыг яг зэрэг үзмээр байна. Гэтэл энэ бидний хүслээр болохгүй шүү дээ. Зэрэг үзэгдэж өгөхгүй байна. Хэрвээ би зүүд үзхийг хүсвэл би унтах хэрэгтэй яа да. Одоо би ингэж сэрүүн байж байна. Энэ сэрүүн байж ах үед надад зүүд байхгүй. Түүнтэй адилхан элбийн биеийг үзнэ гэвэл би гэгэнгэрлийн сэтгэлд орох хэрэгтэй. Зүүд гүн нойр хоёр нэгэн зэрэгтэй байж болохгүй байгааг та бүхэн анзаарсан биз? Гүн нойр гэдэг чинь ямар ч хөдөлгөөнгүй тогтвортой нам гүн байдлыг хэлж байгаа. Зүүд гэдэг чинь яг эсрэгээр маш итвэхтэй, маш чөлөөтэй, маш их үйлдэлийг хэлж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг яаж нэгэн зэрэг та үзэх юм бэ? Хамгийн гүнзгий амгалан тогтвортой байдлыг хамгийн итвэхтэй, үйлдэлтэй нэгэн зэрэг үзэж болох уу? За энийг л бид гэгэрл гэж нэрлэдэг. Гэгэрл гэдэг ойлголт эндээс гарч ирээд байгаа. Гэтэл бид яг ийм байдалтай байж чадахгүй шүү дээ. Би ингээд төгс амгалантай байдалд орчих юм бол миний итвэх арилаад алга болчих. Би ингээд бүрэн төгс итвэхтэй байх юм бол миний тэр амгалан тайван тогтвортой байдал арилчих. Тийм биз? Хамгийн гүнзгий төвшөндөө ерөөсөө сэтгэл гэж юу хэлээд байна гэх юм бол биднээс энэ тогтвортой хөдөлгөөнгүй нам гүм хэмжээ хязгааргүй энэ амгалан хэлээд байгаа. Хамгийн гүнзгий төвшөндөө бие гэж юу хэлээд байна гэвэл дээд зэргийн итвэхтэй, дээд зэргийн үйлдэлтэй ийм үйлдэлийг хэлээд байгаа. Тэр сэтгэлийн хамгийн гүний амар амгалан тогтвортой байдал огторгуугаас ерөөсөө ялгаагүй байхгүй. Яг л огторгуу. Тэрийг бид огторгуу гэд хэлсэн ч болно. Бидний амьдралд заримдаа тийм хүмүүс тохиолдог та нар мэдхүү ингээд гаднаас нь харахад өөр юм амгалантай ийм нэг сайхан бод хүн гэж бид ярьдаг шүү дээ. Ийм амгалантай, хөдлөшгүй, ийм доктортой. Тэгсэн мөртлөө тэр хүнээс ингээл бүр нэг ийм амьд энерги ингээд ялгараад байдаг. Нэг тийм оюунлаг цаанаа нэг тийм оюунлаг энерги тэндээс ялгарч байдаг. Тийм хүн байдаг шүү дээ. Мэдхүү та бүхэн. Энэ ёстой жинхэнэ кул юм гэдэг чинь энэ үстэй. Эсвэл та одоо маш сайн машин унаад явж илаа гэж бод. Porsche ч юм уу те. Яг Porsche унж үзээгүй л дээ. Ямар ахыг мэдгүй. Тэгтээ тэрийг унаад явж хахад ингээд маш тогтвортой. Маш амгалантай. Зүгээр тэр замаар чинь гулгаж ийштэй. Маш амгалантай. Тэгсэн хэрнээ маш хүчрхэг, маш хурдтай. Тэр замыг чинь зүгээр ингээ сайхан тээвэртэй багтаацсан тий. Амгалантай. Тэгээд нэгэн зэрэг
маш хүчтэй. Тэгвэл та нар тэрнтэй муухан машин бариад явж илаа гэд харьцуулаад үз. Муухан машин бариад ингээд гудамжаар явж байхад чинь жоохон хурдлах гал үзэх юм бол чичрээ салгалаад ирнэ штэ. Өөрийгөө далавчтай болчихсон нис чинь гэж бодоод чичирч салгалаад ирнэ үстэй. Тэгээд тэрнтэй харьцуулахад энэ хурдтай хүчтэй машин чинь тогтвортой. Ингээ хөдөлгөөнгүй. Зам дээр ингээд ерөөсө тэр замыг тэврээд явж байгаа мэт ингээд наалтчихсан. Хөдөлгөөнгүй юм тогтвортой мөртлөө маш хурдтай. Гэл ерөөсө тэр хүчтэй мөртлөө тэр зам дээр тэр сайхан найдвартай тэр тогтвортой тэр байдлыг нь бодоод үз. Та тэгэхэд чин тэднүүстэй харьцуулахад энэ Германы урдны зам дээр нэг эгэл жирийнхэн муухан машинтай явж байхад зүгээр хажуугаар машин өнгөрөхөд бараг аваа шидчих гэж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Чи машинтайгаа цуг шидэгдэх нь холгүй болдог шүү дээ. Тэгээ тийм үед та ингэж явж болохгүй байна гэсэн бодол танд төрнө үстэй. За миний энэ авч байгаа жишээ ер нь энэ гэгэрлийн замтай тохирч ийн үгүй юу би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр гэгэрлийг тайлбарлахад энэ хэмжээ хязгааргүй уудам амгалантай тогтвортой хөдөлгөөнгүй нам гүм тэр сэтгэлийг бид гэгэн гэрлийн сэтгэл гэдэг. Тэгсэн мөртлөө тэр хэмжээ хязгааргүй их итвэхтэй үйлдэлийг элбийн бий гэдэг юм бид. Бурхны тэр лагшин ерөөсөө энэ тэндгүй хаа сайгүй газар бүр цаг болгонд ингээд үйлчлэгээ үзүүлээд ингээд байж ахыг бид элбийн бий гэдэг. Ямар ч тоо хэмжээ гэж байхгүй, ямар ч хэлбэр хэмжээ гэж байхгүй. Яг л тэнгэрт нэг сар байгаа мөртлөө нуур болгонд нэг сар тусдаг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан. Нуур болгонд сар манддаг үстэй. Тэнгэрт нэг гэгэрсэн бодгаал нэг сар байгаатай зүйрлэх юм бол нуур болгонд нэг сар манддаг юм аа. Яг тэр үе шиг энэ хэмжээшгүй тоошгүй амтан болгоны өмнө нэг бурхан үзэгдэж чаднаа. Энэ хоёрыг л нэгэн зэрэг эрхшээсэн тийм бодгаалыг бид бурхан гэж байгаа. Тэр үзлийг бид гэгэрэл гэж нэрлэж байгаа. Дэд зэргийн амгалан энэ амгалантай тогтвортой хөдөлгөөнгүй байдлыг гэгэрсэн таалуулж. Түүний зэрэгцээ дэд зэргийн хөдөлгөөнтэй үйлдэлтэй дэд зэргийн шүү дээ. Тэр байдлыг нь бид бурхны лагшин гэж. Энэ хоёрын нэгдлийг бид гэгэрэл гэж. Баг гэгэн гэрэл тэгэхээр бидний сэтгэлийн хамгийн ариун хэсэг нь бахна. Энэ баг гэгэн гэрэлд хүрсэн ч гэсэн бидэнд тэр яагаад баг гэж байна? Тэнд бидний тэр итвэхтэй үйлдэл нь алгаа. Энэ гүнзгий гэгэн гэрлийн төлөв арай гүйхэн болоод ингээд нэмгрээд ирэхин үед итвэхжилт гараад ирж байгаа. Тэр итвэхжилтийг нь л бид элбийн бий гэж нэрлэж байгаа. За энэ хоёрын нэгдлийг бид эвцэлтхүйн ангижрахын эвцэл гэж нэрлэдэг бах юм. Номонд ангижрахын нэгдэл гэж нэрлэж байгаа бид. Таны бие сэтгэл хоёрын нэгдэл өөрөөр хэлбэл энэ итвэхгүй байдал, итвэхтэй байдал хоёрын чинь нэгдлийг хэлээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл гэгэн гэрэл, элбийн бие хоёрын нэгдэл. Гэгэн гэрэл гэж юу вэ гэхээр л амгалан инх нам гүм хөдөлгөөнгүй итвэхгүй байдал. Тэгвэл элбийн бие гэдэг нь дэд зэргийн хөдөлгөөнтэй тэр байдлыг нь хэлж. За ингээд та бясалгал бүтээлээ цааш үргэлжлүүлэн бясалгаад байх юм бол нэг өдөр энэ хоёрыг
бясалгалынхаа үеэр нэгэн зэрэг мэдэрнэ. Тийм өдөр танд ирнэ. За тэгтээ та бясалгалаасаа гарах юм бол бясалгалаа дуусгаад босоход буцаад өөрчлөгдөж чинь. Зөвхөн таныг бясалгаа сууж авах үед л энийг мэдэрх нь шүү дээ. Тэгээ бясалгаад болчихоор бясалгалаасаа босчоор мэдэрхэ болчихно. За ингээд зогсохгүй. Цаашаага та бясалгалаа үргэлжлүүлээд байх юм бол нэг өдөр энийг та бясалгалынхаа үеэрч мэдэрнэ. Бясалгалаа дуусгаад босгосон ч мөн адил мэдэрч байх юм аа. Тийм төвшөнд та хүрнэ. Өөрөөр хэлбэл бясалгалын үеэрч бясалгалын дараач дээд зэргийн амгалантай дээд зэргийн итвэхтэй байдлыг нэгэн зэрэг хадгалж чадах болно. За ингээд энэ хоёрыг нэгэн зэрэг мэдрээ зогсохгүй тэрийг хизээч алдахгүй цаг үргэлж тэр байдлаар мэдэрч явах тийм болцоотой болно. Тийм төвшөнд та хүрнэ. За энийг л бид одоо үл суралцахуй мөр гитлэхүй гэгэрэл гэж нэрлэж байна. Үл суралцахуй мөрд та хүрлээ л гэсэн үг. Бидний энэ ертөнцид биш үү? Нэг нь байхаар л нөгөөх нь байдаггүй. Та тэрийг анзаардаггүй. Бидэнд одоо нэг нь байлаа гэхэд нөгөө зүйл заавал байхгүй байдаг. Бидэнд мөнгө байлаа гэхэд бидэнд цаг байдаггүй. Хинд цаг байна, мөнгө нь байхгүй. Тийм байдаг үз. Гэр бүлгүй байх юм бол ганцаард. Гэр бүлтэй байх юм бол ганцаараа байх байдлаа алдчихдаг. Ганцаараа байж чадхаа болчихдог. Тийм биз? Та эрхчлөөг алдчихж байгаа үстэй. Ганцаараа байх эрхчлөөгөө нэг нь байхад нөгөөх нь байхгүй шүү дээ. Та ганцаараа байх юм бол бусдыг алдна. Бусадтай байх юм бол та өөрийгөө алдна л гэсэн. Нэг юмыг хожиход л нөгөө юмыг алдчихж байгаа шүү дээ. Хожин алдна. Энэ чинь л бидний амьдрал байгаа. Та хожихын тулд алдахын тулд хожоод яваад байна шүү дээ. Энэ чинь гэгэрсэн ертөнц биш байгаа үстэй. За жишээлбэл би одоо ингээд хүн болгонд хүндлэгдэж явъя. Хүн болгон намайг хүндлээд бишрээд ингээл өстой хүн болгон л тэгж байна гэж би бодъё. Алдартай болчлоо. Хүн болгоны хүндлэлийг хүлээгээд би маш их амжилтанд хүрээд маш их ялагч болох шиг харагдаж байгаа боловч би энэ ертөнцийн хамгийн том ялагдагч шүү дээ. Өөрөөр хэлбэл би бүх юм алдчихж байгаа. Юу ч үлдэхгүй. Эгэл жирийн үйлдэлийг хийх эрхчлөөгөө хүртэл би алдчихж байгаа шүү дээ. Бүх дэлхий намайг харж байгаа учраас. Хаан ч очсон улаан хевс дэвсэстэй. Үргэлж улаан хевсэн дээр гიშгэж явна гэдэг чинь л та шороотой газар гიშгэд явах эрхчлөөгөө алдчихж байгаа л хэрэг үсттэй. Хамгийн том ялалт гэхэд л хамгийн том ялагдагч болж хувирч байгаа шүү дээ. Үнэн хэрэгтэй. Үнэн чанартай энэ түүхэнд хамгийн том ялагдагч би л болж хувирна. Энэ чинь гэгэрсэн ертөнц биш дээ. Энийг гэгэрэл гэхгүй шүү дээ. Ялна гэдэг чинь гэгэрэл биш байна шүү дээ. Ялахын хэрэгцээ тэгэхээр юу вэ? Яагаад ялах гэдэг? За энэ хүрээд бид өнөөдрийн хичээлээ одоо төр завсарлая. Дараагийн хичээл дээр эргэн золготлоо баяртай. Баярлалаа.